За энд хүрсэн ирсэн та бүхэнд баярлалаа. За бүгднээ хятад ард улсын одоо ВОХ-гийн биирж болон Монгол улсын хөдөө аж ахуйн бииржийн стратегийн түвшлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурх энэ үйл ажиллагаа бол эхлэхэд бэлэн боллоо. За энэ стратегийн түвшлийн гэрээ маань яах вэ гэхээр зэрэг хоёр улсын биирж хамтарсан кросс арилжаа буюу хил дамнсан арилжааг бол зохион байгуулах юм аа. Ингэснээр энэ бол Монгол улсад бол өмнө нь байгаагүй хоёр улс дамнсан энэ арилжаа бол явах эхлэл тавигдах одоо үнс энэ гэрээ юм аа. Ингээд энэ гэрээнд гарын үсэг зурхаар бүгдээр хятад ард улсын ВОХ-гийн бииржийн гүйцэтгэх захирал Гүйлий, за Монгол улсын хөдөө аж ахуйн бииржийн гүйцэтгэх захирал Баатар нар хүрэлцэн ирсэн байна. Ингээд гэрээнд гарын үсэг зурхны өмнө за үг хэлж өгнө үү хэмээн Монголын хөдөө аж ахуйн бииржийн гүйцэтгэх захирал Баатар таныг урьж байна. За ингээд та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр их чухал үйл явдал болж байна. Бид өнгөрсөн онд та бүхэн мэдж байгаа ихлээр форвардыг урьдчилсан гэрээ Монголын одоо хөдөө аж ахуйн бииржээр анхудаа хийсэн. За өнгөрсөн оны одоо 9 сараас эхлээд Бүгднанд хятад ард улсын ВОХ-ын бииржтэй хамтран ажиллах чиглэлээр саналуудыг солилцож стратегийн түвшлийн гэрээ байгуулахаар тогтолцоод гэрээ маань одоо өнөөдөр бэлэн болоод гар үсэг зурхаж байна. За энэ стратегийн түвшлийн гэрээнд гол агуулга нь бол бидний хамтын ажиллагааны гол зарчмууд энэ тусгаж байгаа. Монголын хөдөө аж ахуйн гаралтай бараа төвхөйдийг манай биирж дээр одоо захиалгаар тавиад Бүгднанд Катар ВОХ-ын бииржээс худалдаж авах үйлдвэр компаниуд нь худалдаж авах ийм одоо хоорондоо онлайн арилжаа хийгдэх юм. За энэтэй холбоотой одоо төлбөр тооцоо, технологийн асуудал, өөрөөр хэлбэл програм хангамжийн асуудал, стандартын асуудал, олон асуудлуудыг одоо энэ гэрээ зурсны дараа хоёр талаас ажлын хэсэг гараад босруулна. За бидний анхны арилжаа бол болж өгвөл 4 сарын сүүлээр хий гэсэн юм тооцоод байгаа. Тэгээ энэ бол хоёр улсын хувьд гэсэн бас чухал асуудал. Өөрөөр хэлбэл анх удаа хоёр улс хоорондоо бииржийн арилжааг бол одоо эхэлж хийж байгаа. Өөрөөр хэлбэл гатын одоо үйлдвэрийн хэн бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд ирж одоо бараа таваараа авах биш. ВОХ-ын биирж дээрс манай бииржээр дамжуулаад бараа төвхөд авдаг болж энэ шинэ алхам болж байгаамаа. Ингээд одоо манай хамтран зүтгэгч бие зөвхөлөөс өгье.大家好。今天我们非常高兴啊，能够在蒙古商品交易所来参加这个中国渤海商品交易所和蒙古商品交易所的一次战略合作协议的仪式。ингээд энэ удаад ирсэндээ ингээд маш их баяртай. Монголын хөдөө аж ахуйн биирж болон Хятадын ВОХ бииржийн ингээд хоорондоо хамтарч ажиллах болтойгоо ингээд гарын үсэг зургаас хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. 这次战略合作协议双方是经过去年9月份的一次见面的一个沟通，同时。Энэ удаагийн гэрээ хийх юм 9 сар 17-ны 9 сард уулзсан. Тэр үеэс яригдаж эхэлсэн. 同时，我们双方又针对各自的这个市场需求进行了多次的具体项目的一个协调和沟通。
ерөнхийдөө 9 сараас эхлэж энэ холбоогоо ягаад гэрээгээ хийхээр юм болсон. 那么今天的话，在蒙古啊是一个好日子， өнөөдөр ингээд Монголын сайн өдөр. 所以说我代表这个渤海商品交易所率领我们的2个业务部门的负责人受巴特尔总经理的总裁的邀请来到了蒙古商品交易所，来签订双方的这个战略合作协议。 ингээд энэ удаа Баатар даргын урилгаар ингээд ирээд энэ гэрээг хийх болсон. 蒙古商品交易所是蒙古国的国家所管辖的商品交易所。那么在蒙古的话，有很多优势的资源，比如说山羊绒，比如说原煤等等。在蒙古。Монголд ингээд ноолуур бол ноолуур бүтээгдэхүүн ингээд маш их бараа бүтээгдэхүүн байдаг. 许多资源许多蒙古的资源出口到了中国。 Маш олон бараа Монголын маш олон бараа бүтээгдэхүүн хятад улс руу экспортлогддог. 中国和蒙古的经济联系非常的密切，非常的紧密。 Монгол болон Хятадын шиг харилцаа бол маш ингээд халуун дотн. 那么从中国来说，中国对蒙古的山羊绒、对蒙古的煤炭，包括其他的一些农产品、矿产品，都有比较大量的需求。 Монголын ноос ноолуур болон нүүрс уул уурхай бүтээгдэхүүн маш их эрэлттэй байдаг. 所以我们双方的合作是有非常好的基础，也是有非常好的合作前景的。 Одоо ингээ хоёр тал харилцаа ингээ хамтран ажиллах нь маш сайн ингээд ирээдүйтэй. 我希望我们这一次双边签订战略合作协议，是我们合作的一个开端，是一个开始。 Энэ бол ингээ зөвхөн эхлэл. Энэ удаагийн гэрээ зөвхөн эхлэл. 未来的话，我们会在战略合作的基础上具体在推进合作的具体项目，把我们的战略合作深化，不断的深化，不断的落地，不断的对双方的这个经济的发展，两国的经济的发展起到一个推动作用。 Ингээд өргөжлүүлээд ирээдүйд одоо хоёр улсын эдийн засаг болон биржийн үйл ажиллагаа гэх сэргээх зорилгоор одоо өргөжлүүлээд ингээд ажиллах болно. 好的，谢谢大家。 За ингээд гарын үсэг зурх ёсны үйл ажиллагаа маань эхэлж байна. 这个吧。我要什么？是签我的名字是吧？这个。 Хэл мэдээллийн маань тодруулж асуух асуулт байвал асуугаад ингээд арга хэмжээгээ өдөрлөё.可以是吧？